За сайн уу? Охтын подкастын бараг сүүлийн сар шахуу ямар ч дугаар хийсэнгүй. За тэгээд сонгуул гээд бас яг подкаст хийх зав чөлөө маш бага байлаа. За өнөөдөр болохоор би та нарт юу ярих гэж байна гэхээр яг одоо би гэртээ хоол хийж байна. Мөнхтэй уургаж байна. Тэгээ хоол хийнгээ та эдтэй сая төрсөн бодлоосоо зүгээр хуваалцаад ярилцъя гэж бодлоо. Тэгээд ер нь нэг өсвөр насны хүүхдүүдэд өөртөө итгэлтэй байх, тэгээд тэр байдлыг ер нь яаж олж авах вэ гэдэг айгүйх ингээд чухал байдаг. Тэгээ өсвөр нас ч гэлтгүй ер нь ингээд насан туршсан хань ч гэсэн. Прошок. Тэгээд тэр байдлыг бид нэр ингээ яаж олж авдсан бэ гэхээр бидний үзэж болж байгаа юм өөрчлөгдөхийн хэрээр өөртөө итгэлтэй байдлыг яг юунаас мэдэрч байна вэ гэдэг маань өөрчлөгдөж идэм байна л. Зүгээр би сая өөрийгөө анзаарахгүй байжгаад 10 жилдээ ямар байснаа сая ингээ эргээ бодлоо. Тэгсэн чинь 10 жилдээ болохоор би өөртөө итгэлтэй итгэх үгүй маань яг дунд ангаа ингээ төгсхийн үед дунд ангаа төгсөөд ахлах анги руу шилжих үед бид нар чинь ингээд ер нь жоохон өөрийнхөө гадна төрхтэй ингээ бүх юмны талаар аягүй юм мэдрэхтэй тэр маань ингээд амьдрал маань эзлэх байр суурь нь аягүй их ингээ өсөөд тэгээд би яг хөөрхөн гэдэг хэмжүүрт багтж гинэ үгүй юу гэдэг аягүй чухал байсан юм шиг одоо санагдаад байгаа байхгүй. Тэгээд тэр үед болохоор би царай минь одоогийн шиг л байсан зэ 6 харангууд нэг сүртэй өөрчлөгдөөгүй. Тэгсэн ирнэ. Тэр үед одоо байгаа царайгаа хараад сэтгэл ханамжгүй. Тэгээд тэр нь миний өөртөө итгэх итгэлд нөлөөлж исэн байгаа байхгүй юу? За би одоо сонгоно ирчихэж байна. Тэгээд яагаад тэгсэн бэ гэхээр заяа. Миний бодлоор тэрэнд ингээд нэг юм хоёр үйл явдал нөлөөсөн заяа. Нэг нь болохоор найзуудаас маань хамаарсан. Нэг нь болохоор би зүгээр хитрхи жоохон байсан болохоор яаж нөгөө өөрийгөө авч явах вэ? Одоо өсвөсөө яаж амжлах вэ гэдгээ мэддггүй байсан байхгүй юу? Тэгэнгүүт одооны баг ингээл К-драма дээр байгаа ингээл тэр эсвэл одооны ер нь ингээд 10 жилийн охтууд чинь амар хөөрхөн ингээл одоо тэр өсмөсөө авч явж байгаа байдал нь ер нь хөөрхөн мэдэн штэ гэдэг кино тоглож байгаа юм шиг л зарим нь явж идэг. Тэгэхээр би бол тийм байгаагүй. Тэгэнгүүт тэр хоёр маань ингээ надад ер нь өөртөө итгэл маань ингээ жоохон буурахад тухайн үедээ л заяа нөлөөлжсэн. За хамгийн ихний тохиолдол нь болохоор би ингээд гуруулаа найзалдаг гэж өөрийгөө боддог байлаа. За тэгээ тэр хоёр найзтайгаа ингээл нэг юм охтын ингээд ойр зургийн яриа ярьж илаа. За тэр үеэр гинтхэн уруулны асуудал ингээс хөгдвөө. Би бол ингээд юм дундаж юм жоохон бумбугар уруултай. Тэгээд яг гоё ингээд бодож модчвол одоо бол ингээд ухааны нь олцсон болохоор ингээд нэг юм уруулаа бөмбөлгөөд ингээд шахуулсан юм шиг гоё харагдаж болдог миний урал. Одоо бол ингээд давуу болон сул талыг мэдчихэж байгаа хгүй. Тэр үед болохоор уруулаа боддгоо нүрээ угаасаа боддгоо байсан. Тэгээд нөгөө хоёр найз маань хамгийн гол нь ингээд нэмэхгүй уралтай байсан. Тэгээд ингээд амар тиймэрхүү юм ярьжсэнаа тэр хоёр болохоор ингээд 3 өмнө найзлахаар угаасаа нэг нь ингээд жоохон жигдээд идэв штэ. Тэгээд яг тиймэрхүү ингээд нөхцөл байдал үүсээд тэгээд нэг нь намайг чи ингээд амар муухай даргуур уруултай гэж хэлчихсэн аахгүй тэр үед. Тэгээд тэр надад бүр ингээд амар муухай санагдаад тэгээд яг ингээд за би ер нь жоох сонин царайтай байна да гэж бодоход тэр амар нөлөөлж исэн заяа тэр үедээ. Одоо ингээд эргээ бодоход тэгээд тэр чи одоо ингээд нэлээд олон жилийн өмнөх юм ингээ би хэлж байгаа шүү дээ тий. Одоо л бүх юмор. Тэгээд хоёр дахь нь болохоор тэр үед би ингээд ер нь амар урт өстэй байсан заяа. Одоо цашаа штэ бэлхүүс цашаагаараа татсан тийм урт өстэй. Тэгээд миний үс амар юм шулуун баггүй. Тэгээд тийм урт өстэй. Тэгээд тэрийг яг яаж янзлахаа би ер нь бол мэддэггүй байсан. Ер нь янзлаач гэж ер нь бодож байгаагүй заяа тэр үедээ. Яад ч юм бүү мэд. Тэгээд тэр урт үсээ яадаг байсан бэ гэхээр шууд ингээ хоош нь гөлчилгөөд боогоод ингээ дээш нь пони болгоод бочд өгсөн. Пони тэл болгоо боод өгсөхгүй.
Тэгээ эхэндээ ингээд эхний нэг хэдэн өдөртөө бол тэр надад өөрт маань айгүй гоё харагдчихсан. Цэвэрхэн тэгээд ингээд боохож ч амар. Тэгсэн чи яаж ч ингээ манай ээж чи ингээд үсэж өөрөөр боовол ер нь дээр юм биш үү те. Нэг л их ингээд хоош нь юугаад хоош нь ингээд чартаалгаад жоохон онцгүй байна гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд тэр яг өмнө л эсэн л та сүлд нь ингээ одоо бодоод хаад тэгээд хэлсэн чинь тэрнээс хоош ингээ талан дарахад ер нь нэг сонин ингээд нэг л юм том толгой харагдаад гэсэн маань толгой маань нэг юм гөлчитл нугаас бооцсон байгаа шүү дээ хоош нь бурт үсээ. Тэгээ би яг тэрийг яаж боох ухаанаа ерөөсөө олохгүйсэн заяа. За тэгээд уруулны асуудал эхлээд дараа нь үсний асуудал үүсээд тэгээд тэр хоёр ингээд надад бол ингээд за би ер нь царай зэсэрээ байхгүй л амт юм байна да гэдэг тийм мэдрэмжийг ингээд өгөөд тэгээд нэг хэсэг яаж ч юм өөртөө амар ихтгэлгүй ингээд болцсон байсан. Яа тэгээд за би болохоор одоо махан хичээд юутайгаа мөнхтэйгээ хуурах гэж тэгээд өштэй тэр үйл явдлаа азаад тийм удаан үргэлжлэхгүй. Яагаад вэ гэхээр бүр баг багаас ээж ингээд намайг янз бүрийн шишүүдийн дугууланд явуулдаг байлаа. Тэгээд тэр нь том болсон чинь ингээд нэг зуршил ч юм уу нэг тэмхэн юм болоод үлдсэн. Тэгээд яг юунаасаа дунд ингээд төгснөөсөө хоош шатлах ингээд ороод би ингээд амар олон юм хийж үтсэн заяа. Дуулдаг байсан, шүлэг зохиодог байсан, шүлэг уншдаг байсан, бүжгэлдэг байсан. Тэгээд хөтлөгчийн дугууланд бас явдаг байсан. Ингээд амар олон шинэ юмнууд ингээд сурдаг байсан. Шинэ юмд ингээд явдаг байсан гэх юм уу да, тиймэрхүү. Тэгээд эрэнгүүд тэр маань надад яаж нөлөөсөн бэ гэхээр миний анхаарлыг нөгөө балай уруу өсмөрснээс холдуулаад тэр зүйлдээ амжилт гарах уугүй гэдэг маань миний яг гол нэг өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хэмжүүр нь алцаасан. Тэгээд одоо шилбэл хэмжүүр өөрчлөгдөөд ирэхээр дагаад нэг кайф авч байгаа юм өөрчлөгдөж байгаа гэсэн. Тэгэхээр би угаасаа л ингээд цэвэрхэн ингээд үстэй те нүүр амаа ингээд угаасаа тэр үед боддоггүй байсан болохоор өөр нэг юм нугаалхан байхгүй. Тэгээд тэр харин одоо орж байгаа шүлгийнхаа тэмцээнд ямар шүлэг унших уу, тэрийг яаж цээжлэх үү те. Тэгээд одоо юу жишээл ямар шүлэг, ямар сэдвтэй шүлэг бичих үү энэ төр гээд миний анхаарал ерөөсөө тэрэн дээр ингээд төлөвлөж байгаа байхгүй. Тэгээд ирэхээр ерөөсөө миний уруул ерөөсөө ямар байна надад ингээ хамаагүй болоод тэгээд одоо нөгөө оролцсон тэмцээндээ амжилт гаргаад ирэнгүүт тэрнээсээ ингээ бүр урамшаад өөрийгөө хайрлаад ингээд өөртөө улам итгээд өөртөө итгэлтэй болоод ингээд тэгж өөрчлөгдчихсэн. Тэгээ би энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр чи одоо ингээд тэг 100 амарсан магадгүй ингээд одоо гоё дэжгүй боломжтой айлын хүүхдүүд чиг ингээд лист дэшээ явах ингээд боломжгүй бас байж болно шүү дээ. Тэгээд ингээд бас найз нөхөд багтай ганцаартай байж ичж болно. Эсвэл найзуудтай ч гэсэндээ хүн ер нь бас ингээд ганцаартай шүү дээ. Өөрөө өөртөө хангалтгүй юм шиг ингээд санагдчихж болно. Тэгтээ тэр чин зүгээрээ зя хоолой тагилчлаа. Тэр мэдрэмжүүд гэхдээ тэр чин зүгээр тийм мэдрэмжүүд болохоор ингээд өдөр хоног өнгөрөө үсттэй сар жилүүд өнгөрхийн хэрээр угаасаа алга болно. Яагад гэвэл чи өөрчлөгдөнө. Тэгээд чи ингээд өөрчлөгдөхийн хэрээр яг юунаас те ингээд ирчүүч авч эсвэл яг ямар шалгуураар чи өөртөө ихтэй болох вэ гэдэг чи ингээд дагаад угаасаа өөрчлөгдөнө. Тэгэхээр ерөөсөө тийм юм ингээд бити санаа зовоорой. Тэгээд юу хэлэх гээд байна вэхээр одоо угаасаа ингээд зуны амралт эхэлсэн байж тээ. Тэгэхээр тэр үед өөрийгөө хөгжүүлж болох ингээд юмнууд хайж болоорой. Магадгүй одоо энэ 100 хийх юм биш ч бодно штэ. Тэгэхээр цаасан дээр өдөр алга ингээд хийх ёстой юмнуудаа тэмдэглээд те тэмдэглэл хөтлөх өөртөө дадал суулгаж болно. Тэнгүү чи яг өөрөө тууштай хүн үү, тууштай биш үү гэдэг чинь тэн дээрээс жишээлбэл чамд харагдана гэдэг ч юм уу те.
Одоо ингээл янз бүрийн сонголтын, эсэн шүтийн тасгал энэ төр байдаг шүү дээ. Тим юм өдөрт ингээд 5-10 минут хийж болно. Заавал гуцны шаардлагагүй тий. Тэр ингээд аль болох зүгээр хялбархан аргаар чи өөрийгөө яаж сорж болохоор байна, яаж өөрчилж болохоор байна. Тэрийг ингээл зүгээр туршиж үзэхэд энэ зуныг ингээд зарцуулаарэ. Тэгээ магадгүй ингээд болзоонд явж болно. Тэгэхдээ тэр болзоон дээр чамд тэр болзоот залуу чи яаж хандж, чи бас ямар тохиолдолд бусад хүнд яаж ханддсан бэ гэдгээ өөрийгөө бас ажиглаад нэг ингээд хошоо ухраад тий нэг өөрийгөө хараарэ. За эсвэл янз бүрийн тий хэрвээ боломжтой бол спортоор хичээллэх ч юм уу те эсвэл ном уншаад те янз бүрийн юм номын юм бүлэг уулан талхах одоо янз бүрийн фейсбુક дээр юм группүүд энэ төр хүмүүс орсон байдаг шүү дээ. Тим юмд ороод тэгээд ингээд найз нөхдөөрөө явж олно. Тэгээд чөлөө цагаар хийж болох юмнууд гээд ингээд хайгаад үзэхэр зөндөө юм гарч ирнэ. Тэгэхээр тэрнээс зүгээр ингээд хамгийн ингээд боломжтойгоос нь чамд ингээд те боломжтойгоос нь барьж аваад хийгээд үз. Тэгэнгүүт тэр олгон чинь чиний өөртөө итгэл тэгээ чиний өөрийгөө үнэлэх үнэлэмжинд ингээд ер нь дандаа эргээр л үлээлдэг миний бодлоор. Тэгэхээр ерөөсөө шантрахгүйгээр тэгээ яг одоо чи өөртөө амар ихтгэлгүй тийм тий онцгүй байгаа бол наа чи ерөөсөө асуудал биш шүү. Тэгээд зүгээр л ер нь ингээд үргэлжлүүлээд гоё ингээд тэмцээл амьдраарэ. Тэгжийтэл өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь аяандаа ингээд өөр болоод ирнэ. Тэгээд өсвөр наснд угаасаа ингээд хөөрхөн байхыг л хүснэ. Гэхдээ том болоод ирэхээр угаасаа заавал нэг хөөрхөн байх шаардлагагүй заяа. Чи гоё ингээд өөрийгөө мэдсэн ингээд харисантай яг хийх юмныхаа төлөө ингээд зоригтой тэр нь заавал ингээд урт хугацааны ч байх албагүй заяа. Жишээлбэл чи ингээд шалгалтанд бэлтжүүл яг тэрнийхээ төлөө ингээд өдөрт хэдэн цагийг зарцуулдаг. Тэгэл тэр хугацаанд бусад хугацаанд нь одоо өөртөө найз нөхдөдөө өнгөрүүлдэгтэй ингээл чи яг өөрийгөө мэдсэн зоригтой тийм байх юм бол ингээд тэр чинь угаасаа хүнд харагддаг. Тэгээд хөөрхөн юм хошин шогийн бас мэдрэмжтэй байвал тэр амьдралд ингээд одоо зөөлөн ур чадваруудын нэг шиг ингээд санагдсан надад. Тэгэхээр тиймэрхүү одоо янз бүрийн өөртөө ажиллах юмнуудаа бас хийж болно. Тэгэхээр яг одоо өөрийгөө хөрхөн биш, одоо би өндөр биш, би турхай биш гэж эсэн шүү дээ юм бодож байгаа бол наад бодлуудаа зүгээр авч хаяад үлдээгээрээ. Тэгээд чи өөртөө ихтэй болох чи ерөөсөө л цаг хугацааны л асуудал байдгийн шүү. Тэгэхээр тэгж бодоод энэ зуныг гоё өнгөрүүлээрээ. За зүгээр л өөртөө толгойдоо орж ирсэн хамаг юма бүгдийг гаргаал ярьчлаа. Тэгээд Охтын подкаст руу та бас гоё юуны талаар ярилцмаар байна вэ гэдгээ бичээрэй. Тэгээд хамтдаа зүгээр л зуны амралтаар нэг амар албаны яриа, сэтгэл зүйчийн яриа гэд байхгүйгээр юу бодож байгаа гоё ярилцъя гэж бодлоо. Тэгээд зүгээр л өөртөө итгэлийг олж авахд амархан гэхдээ жоохон цаг хугацаа шаарддаг юм билээ. Тэгэхээр итгээд өөрийгөө өсөж хөгжөөд одоо эрүүхий чи агуултай яж байгаа эрүүх болдог энэ гэл зүрлдэн штэ. Ер нь тэр хавцааныг л агуулах шүү заяа. Тэгэхээр заавал юм хүнд юм байхгүй. Тэгээд мэдрэмжүүдээ хүлээж аваад гоё ингээд даваад тэгээд дараагийн шатндаа ингээд левел ап хийгээд тэгээд гоё амьдрч сураарэ. Тэгвэл бүх юм сайхан болно шүү. Тэгээд яг одоо өөртөө итгэлгүй чи өөртөө хангалтгүй тийм санагдчихвэл тэр бүх мэдрэмжүүд чинь төр зуурах шүү. Тэгээд бити гуниглаарэ. Энэ зуны гоё өнгөрүүлээрэ. Тэгээд дараагийн подкаста эх 7 хоногт дахиад оруулна. Тэгээд тэр үеэр гоё ийм сэдвээр ярилцъя л да гэсэн юм байвал бичээрэй. За түр бай.